Disneyland. Yeah. Чившээцээрээ. Disneyland орж ирлээ мөн. Бүр жоохон орж ирсэн л та. Нясхахтай яа санахад те. Yeah. Өнөөдрийн мэндийг хүргэе. Аав хоёрын аялал үргэлжилж байна. За бид хоёр очсон улстай нэг 2 хоноод явсан байгаа. Парист 2 хоногтой Disneyland-ээр аялсан. За мэдээж хэрэг Disneyland бол дэлхийн цөөхөн газар байдаг учраас Европ төвд орших ганцхан Disneyland-ээр орох нь 109-ний хэрэг. За ихний тоглоом дээр 55 минутын дараа оччихлаа. Бороо орж байгаа ч гэсэн оччихлаа да. Ингэж ороод миний цаагуур тойроод 55 минут байна. Тэ миний хашаар та. 55 минут шүү дээ. Тагөө. Гадаад улсад нэгдсэн хамгийн анхны Disneyland бол Токиогийн Disneyland байгаа. За мөн Хонконгийн Disneyland-ыг та бүхэн мэдэх бах. Хонконгийн Disneyland бол ер нь хамгийн жижиг тэ тооцогдно. За хамгийн сүүлд бол Шанхай хотод Disneyland байгуулагдсан. Тэгэхээр ер нь Хятад 2, Японд 1, Америкт 2, за Европын албаны улс буюу Европ төвд бол ер нь ганцхан Парисын Disneyland гэж байдаг. Парисын Disneyland нь 92 онд анх үйл хаалга нээж хүүхдүүдтэй үржиж эхэлсэн. Шүүмжилтэй зүйл нь Европын үйлчлэгээний байгууллага бол Азийг утгад жоохон тааруу байдаг. Тэгэхээр энэ нь юунаас харагдсан бэ гэхээр маш эрсдэлтэй юм галзуу улгаан шиг юм хурдтай тоглоом дээр суухад ямар ч анхааруулга өгүүлгүйгээр цүнх хувцс бүх юм баг ил бариад суусан. Тэгэхээр 380 градус эргээд буух толгой түрүүгээ цохих утас цүнхээ одоо ингээд замдаа гээх юм аюултай тоглоом дээр ямар ч анхааруулгагүй суулгаж ирсэн. За Хонконг болон Японы Disneyland-д бол тийм аюултай эрсдэлтэй тоглоомууд дээр тустай хайрцагт ачаануудаа тавиад ийм аюултай учраас сайн бүсээ зүгээд хамгаалалтаа хийгээд яваараа гэдэг ийм сануулгыг тогтмол өгдөг. Харин Парист бол энэ байгаагүй. Монголчууд маань амьдардаг хэсгүүдээр нэлээдгүй явж сурвалжлага хийхийг хүсэж байгаа учраас ингээд монголчуудтайгаа уулзсан хэсгээ төлхөө оруулнаа гэдэг та бүхэндээ ихэн хэсэгт нь сануулъя. Ингээд битэрийн аялалтай хамт байгаа та бүхэндээ дахин талархснаа илэрхийлье. Ингээд Парис хотын Disneyland буюу бусад хэсгүүдээр хэрхэн аялсан талаарх бичлэгийг та бүхэндээ өргөж байна. Явсарга хаач хүрээд дөрвөө мэдээ сайн байна уу? Сайн байна уу? Гайхалтай газар хүрээд ирлээ. Та эхлээд өөрийгөө танилцуулаад хаана гэдэг газар битээр хүрээд ирвэ? Энэ Францын 5 дугаар зоон нь Мануах Вил Погомай гэдэг Парисын 5 дугаар зоонд 1700 оны үеийн гүнгийн ордонд ирсэн байгаа. Оо зөө. Гүнгийн ордон. Энд бүр Вануарт Наполеоны хонсон өрөө, Ромын папын хонсон өрөө. За манай монголчуудаас манай Наарванжин гигэнт маань хонсон өрөө хүртэл байгаа шүү. Тий. Одоо тэгэл ханхуу хонсон өрөө нэр байгаа шүү. Чинээр хоёр бүр өрөө хэлсэн тий. За энэ манай агуулгыг харах уу? Манайх болохоор Yurt.com гэдэг 2001 оноос хойш үйл ажиллагаа явуулаад Европ руу экспорт хийж байгаа байхгүй юу? Европын Монгол гэр. Ингээд манай экспортын гэрүүд одоо баг гэргүй болцсон байгаа шүү. Энэ хамгийн хөөрхөн жижигхэн отрын гэр гэж ярьдаг. Отрын гэр нь. Тэгээд отрын гэрээс ахуулаад бүх метр квадратаар 20, 27, 35 бүр 10 антаач гэр байсан 80 метр квадраттай байсан тэр маань зарагдсан. Тэгээд нэг цөөхөн эдэн гэр үлдчихэд байгаа. Энэ одоо манай нөөцийн гэр. Манайх болохоор гэрүүдээ Европ стандартад тохируулаад одоо ингэж ер нь бол үдээртэй ирдэ шүү дээ тий. Тэгээд энийг болохоор гайл дээр нөгөө юу юм бэ гэж ойлгодог байхгүй. Тэгэхээр заавал энэ стандартын юм шүрэг байх ёстой гэсэн нөгөө стандарт тавьж өгдөг. Тэгэхээр бид нэр заавалчгүй хийж байна. Тийм энийг доотлол дээдлэлт нь ингээ хийгээд өгөхлөөр за стандарт юм байна. Европ стандарт тэнцлээ гэж үзтээ. Энэ нь болохоор нөгөө зэвэрдгүү. Тэгээ бүгдийг ингэж бол болохгүй шүү дээ. Монгол гэр чинь нөгөө суналт нь байх байл чинь. За тэгээд манай гэрүүдийн хаалганы өргөн Европ стандартад тааруулаад ийм өргөн 90 санттай. Монголынх бол 70 санттай байдаг шүү дээ. Энэ 90 санттай. Тэгээд босгохгүй. Ягаад гэвэл тэрэгцэртэй хүмүүс юм уу хүүхэд
хүнтэй хүн зориулсан босго байлгахыг зөвшөөрдөг. Тэгээд өндөр нь бол Европ стандартад тохирсноор маш өндөрөөр хийгддэг. Одоо ингээ харахад хананууд нь ер нь нэлээд өндөр байгааз. Тэнт гэр байгаа үзүүлэнгийн гэрлөө орж үзэхгүй. Тийм. За энэ ер нь ямар учиртай ийм бизнес анх хаанаас гараад энийг болохоор 1974 онд манай дарга Жак Пүле гэдэг хүн Номод Авантур гэдэг компани үүсгэн байгуулад аялал жуулчлалын компани дэлхийн 110 орноор тойрж явахдаа Монгол оронд 20 удаагийн нислэгээр 2000 гаруй жуулчин аялуулсан юм билээ. Тэр үедээ гэр кампингд дандаа хондог байсан юм билээ. Тэгээд гэр кампинг Монгол гэрийг Европт ер нь нутагшуулъя гэсэн санаа төрөөд анх нээж эхэлсэн. Тэгээд Европын холбоонд зарж эхэлснээс хойш ер нь 5500 гаруй гэр зарсан гэж ярьдаг боловч нөгөө 2001 онд шинээр Франц улсын хуулинд нь өөрчлөлт ороод тэгээ манайх ингээ контейнераа тоолж ихснээс бол Албан ёсны лицензтэй тоогоор бол 2200 гэр борлуулсан байгаа. Европын бүх оронд 29 орондоо ер нь манай гэр байхгүй газар гэж байхгүй тийм. За энэ одоо манайх шинжлэгдэж хийсэн цомцог гэр маань. Баярлалаа. За ингээд манайх ээж бүрэн тавилгаа бас оруулж ирнэ. Энэ жижигхэн шопаж энэ одоо жижигхэн юм цахилгаан параад л энэ халж байгаа. Энэ одоо их дулаахан биш. Дулаахан байгаад. Өнөөдөр чих сэрүүх өдөр таарчаад. Энэ шопажаар л ингээл халчин. Тэгээд манай орнууд чинь Монгол бүр хөнжлөн хүртэл тэмээний унгасан хөнжил байдаг шүү. Бүх тавилга эднэрийг манайх бүр бүгдийг нь авцардаг. За тэгээ Монгол хүн ингэсэндээ Монголынхаа бүх юмар чимнэ. Найз нөхдийн өгсөн бэлгэсэлтээр ингээд энийг болохоор манай үеэл магалж өгөөд одоо бүхэн холбооны тэргүүн ах маань нодлон жил биднэрт өгсөн одоо энэ баг их олон юм өгсөн. Тэгээ зарим нэг юм гэртээ тайсан. Хоёр талаас бүхэн удаа ярих юм ихтэй шүү. Ариун төвхтэй шүү. Ариун төвхтэй шүү. Ярихгүй очиж байгаа. За ийшлэх үү? Тэгье. За үзүүлэх юм одоо. Тэгье. За яасан ч гоё газар хүрээд. Боломжтой өөр. За энэний барилгын ажил бүх ажлыг нь өргөтгөлийн ажил одоо нэг хуйчны барилга болохоор байнгын засвар хийж идэг. Энэний ажлыг нь болохоор манай нөхөр хариуцдаг. Тэгээ буудал бусад үйлчилгээ, хурмын засал чимэглэл бүх юмыг нь болохоор би өөрөө хариуцж ажилладаг. Энэ манах ганцхан энэ бол нэг салбар нь. Ахаад нөгөө салбар нь байгаа. Тийш одоо маргааш очиж амжих болов л гэж бодоод энэ өнөөдөртөө очих уу та хоёр яаж юм л гэж бодоод байна л да. Одоо энэ юу нь манай энэ юу чинь энэ шүү. Вебсайт хаяг нь. Ингээд оронгууд манайх одоо энэ нөгөө ягаан байшингууд эднэр байгааз. За тэгээд манайх ер нь бол 2027 он хүртэл ингээд хормын цахилгаан өрцсөн байгаа. Тийм. Тэгээд ингээд хорин болдог. Энэ бассейн одоо нөгөө бороод болохоор хаад маань өвөл зөнгөө ажиллана. Тийм. Үйл ажиллахаар ч одоо тэгээд халуун усах юм аа. Халаал нөгөө дээгүүрээ малгайтай хүмүүс хилээлээ. Яг хатгаа учих гадлаа тийм. Тэгээд манайх ер нь бол энэ одоо амралтын газар гэхээсээ илүү хурим семинар зохион байгуулдаг байхгүй юу? Нэг удаагийн 250 хүн хүлээж авах хүчин чадалтай. Олимпийн үеэр бас монголчуудыг авсан. Монголчууд их байсан. Битүү байсан. Майхандаа машинда зарим нэг гэрт хальтраа энэ хальтардаг шүү. Тэгээд дэг үед гүнгийн үед л энд одоо ингээл ус дүүрдэг л байсан юм шиг байгаа нэг дай манаас одоо тэгтээ яагаад энэ цаг үеэс бас минь ус нь дүүрдэг юм лээ. Энэ болохоор 300 м квадрат талбайтай одоо манайх сая 2024 онд 7 сарын сүүлээр 8 сарын ихээр энд нөгөө Наарончи институттэйгээ хамтраад Reflected Mind гэдэг форумыг энд зохион байгуулсан монголчууд. Яг гэвэл бидний зорилго нь болохоор энд хараар байдаг, амьдардаг олон мянган монголчууд идэв шүү дээ. 8000 гаруй. Тэд нар маань тэр болгон Монгол руугаа очиж чадахгүй тийм. Нэгэн ч гэсэн ирээд номын дуу сонсчээсээ, нэгэн ч гэсэн ирээд арт хүчний үнэр үнэртэд ариусчаасаа, хямраас сэргээчээсээ монгол хүмүүстэйгээ сайхан уулзаад гараасаа гэсэн зорилготойгоор тэр форумыг хийсэн баггүй. Тэгээ тэр их амжилттай сайхан болсон. Бүр 1000 км-с хүртэл хүүхдүүдэд аваад ээж аваагаа агуулад ирсэн зөндөө хүмүүс ирсэн. Тэгээ энэ ингээд одоо гэрэл мөрлийн насаагаа декорацийн ингээд бүх юм хийчихлээ. Энд ер нь бол хурим болдог. Семинар хурим л ивент л зохион байгуулагддаг гэсэн үг. Хагасан бүтэнсэнд битүү байдаг байхгүй.
Одоо нөгөө нэг сезон болохоор өчигдөр манайх нэг 40 хүнтэй семинарт байж байгаа. Ийшээ монголчууд маань ажиллах юм уу те? Үгүй монголчууд ажиллах. Үгүй чи Вангаас олон лөхөр авдэрхүү би лөхөрөө мартаа гараад ирсэн байна шүү дээ. Монголчууд ажилладаг битээр ихэвчлэн монголчуудаа авч ажиллаулдаг. Манай дараач гэсэн юу нэгдэг байхгүй юу? Манай одоо бичлэг хийж байгаа шүү. Тэгээ байж байгаа ингэдэг байхгүй юу? Одоо хамаагүй юм ярина шүү. Манай дарга ингэдэг байхгүй юу нөгөө Монгол манай нөхөрчин нь шүү дээ жишээлгээд 6 ажил хийдэг байхгүй энд чинь нэгтлэнгийн үүрэг, даамлын үүрэг, байрлагын гэр компанийнхаа тэгээд одоо энд болж байгаа ширээ санал инсталли бүх юм хийдэг байхгүй. Тэгэнгүүт ингээд нэг монгол хүнийг ажилуулсан дээр үүдэг олон франц хүнийг цалинжуулж ирсээс монгол хүн байгаа тохиолдолд миний ажил хийzээ дампуурахгүй гэсэн бүр тийм юм суудсан байхгүй. Одоо энэ сая та хэдийг ирэхэд нэг 5 км-ийн зайд номод лож гэдэг бидний анх үүсгэн байгуулсан гэр кампинг таарсан да. Анзаарсан гэж. Тийм айгүй бол мэдсэн баха. Тэр биш дээ 22 гэртэй байхгүй дотроо. Би одоо номод лож гэдэг одоо яг биднээс 5 км-ийн зайд байгаа. Энэ болохоор ингэ дараа 22 юм гэртэй. Энийг анх үхрийн сарвж байхад манай дарга үүсгэн байгуулсан байхгүй. Тэгээ энэ бас яг адилхан үйл. Нэг ийм нэг гоё байшин байсан би нэг зургийг авах гэсэн чинь бүр гоё газар руу очино гэдэл яваад тэгвэл наач тэр араа ингээд дотроо ингээд монгол гэртэй ингээд бас л яг адилхан хурим семинар болдог яг адилхан энийг хамгийн анх үүсгэн байгуулсан хүн манай дарга бид нэр ингээд анх үүсгэн байгуулад энийг ажиллуулж байгаа ковид үеэр энийг зарсан байхгүй. Тэгээд зарангуудаа 2 ийм том амралт нээсэн нөгөөх нь одоо натур лож гэх дахиад нөгөө талд байгаа тэр өнөөдөр үдээс хойш ч юм уу бүгдээрээ тийш орой очино. Хоёр хэр удаа чинь 24 жил. 24 тий. Монголоос гараад 24 жил болж байгаа шүү дээ. За тэр хооронд хэд хариу? 3 удаа л хайрсан. 3 удаа хайрсан. За. Тэгэхээр чи одоо энтхийн иргэн шилтэй. Иргэн шилтэй биш. Байнга орсон суух 10 жилээр сунгадаг. Ер нь бол ингэдэй нөгөө Францад үйл хөдлөх хөрөнгө худалдаж аваад 500 мянган евроноос дээш үйл хөдлөх хөрөнгө худалдаж аваад компани байгуулчвал тэрийгээ дагаад байнга орсон суух бичиг авч болно. Зөв. Тэгжил ер нь авсан гэсэн. Энд тэгээд Монгол хурим болж юу? Монгол хурим болж исэн манай охины хурим болсон. За охины хурим. Манай охины хурим болсон. Манай охин чинь болон даа би харуулна. Манай охин чинь нөгөө Франц хүнээс болсон. Гэхдээ энийг анх худалдаж аваад хамгийн анхны хурим нь манай охины хурим байсан. Зөв. Монголд их хилэгтэй юм байна те. Яагаад Монгол тийм их хилэгтэй хүн байдаг дарга? Одоо хөөрхийдээ хизээ насандаа монгол хүн байсан болов уу гэж боддоо. Энэ сая бид нар нөгөө нэг миний одонгийн цайлгыг бүх монголчуудаа цуглуулж байгаа. Дэлчин сайдынхаа юмнуудынх нэг цуглуулж байгаа. Одонгийн нэрэ ямар одоо авчихсан бэ? Алтан худлаа ярьж шүү. Би юу ярьсан шүү нөгөө хөдөлмөрийн хавьяа биш нөгөө алдарт ихийн 2 дугаар одоо авсан шүү. За. Тэгээд ингээд нэг 100 хүнтэй ийм хөөрхөн дээр ингэж хийсэн дандаа монгол хоолоороо монголчуудаа цуглуулад за би нөгөө охиныхоо хурмны зургийг олноо. Алдарт-ийн одонгоо юм байна. За баярлалаа. Найзгаа ч бөөм их юм зарна да. Бид хоёр чинь хідэн найзгаа л тэгэл юм байгуулахаараа тэгья ингия найзуудаа эднэр маань сайхан сэтгэлээрээ тэгё л гэлжсэн. Алдсан ч онцсон ч бүгдээрээ хандаа тэгэл авчдээ шүү дээ амар байд юм өө. Бүгдээрээ л монголоороо цангасан хүмүүстэй. 24 жил гэдэг ч бас их хугацаа. Нодлон жил манай энд мөнгөтэй зочин болсон. Тийм үү? Тэгэхэд яг энийг асууж ийлээ шүү. Эний чинь дээр байдаг юу ямар вэ эднэр гэд асуусан шүү. За мөнгөтэй зочноор орсон. Нэг гэрийн асуулт юм байх. Тийм гэрийн асуултан дээр наадгаач. Тэгэхэн үед энэ нар сарыг бэлэгцээ одоо энэ нөгөө Versace юм дээр байдэн штэ. Тийм бэ. За одоо гүнгийн ордон руу ороод ирсэн шүү. Хаалга маалган бүр юм. Гүнгийн ордон. Дээр үеийнхээрээ шүү хараа. Тийм биш. Хөрөнгөд. Тараа. Модон. Тий. За 1747 л гэдэг юм да. 1747. За би харж байгаад яг тодруулж хэлнэ шүү. Би ч бас худлаа ярьж шүү. Магадгүй шүү. Айж шүү. За энэ нөгөө нэг Ванвард Наполеон
1747 онд ялалт байгуулад ирж хонсон өрөө гэдэг энэ бүх тийм одоо яг манай энэ манва вил фогмолоо орохлоор яг сайдан дээр нь байдаг байхгүй Тийм үү. Банвард Наполеоны ирж хонсон өрөө гэдэг тэр нь одоо яг тэр чигээр ингээл жоохон сэргийн засалт игээл ингээл байж идэг энэ өрөө ингээд байж идэг Аахуу хоёрын аялцуур аллаа ицлээ Наполеоны онсон өрөөнд тууж явсан шүү дээ. 1814 он юм биш үү За. хараа Монголоор чамд уншихад амар болгоод ингээд тавьчлаараа 1814 онд Наполеоны нэг шөнийн амралтын газар гэж энийг бүр ингэж тэмдэглэсэн байдаг байхгүй юу? За. Тийм үү? Өөрөх нь ингээд вебсайт руу орохоор манайх. За одоо Ромын папын хонсон өрөө. Ромын папа сонсон. За Энэ манай Монголын мундгуудаас бол нэг энд Эрдэнэ чимэд дуучин хонсон. За. Өөр модтой л да. Одоо энэ хаалга малгыг хараад байгаа бүр тэр үеийнхээ л хаалгаар шүү. Гэрэл вэ нөө. Ер нь их тийм бүдэг гэрэлгүй. Тийм бай тийм. Ер нь таацсандаа гэрэл гэж байдаг. Ингэж бол асааж болно. Ингэж асааж болно. Би ингэж гэрэл асаадаг. Миний бичлэг бол ер нь зогсохгүй л яваад байгаа шүү дээ. Гоё энгийн байвал гоё шүү дээ. Би ч одоо энэ хүмүүсийг шууд бичлэгэнд ор гээл хүчнээл камера асуучаад байгаа. За. Монголчууд маань одоо ийм гайхалтай ажлуудыг хийж байгаа юм шүү дээ. Энэ мэдний ерөөс мэдэхгүй л туугаад идэг. Энэ нөгөө нэг Ромын пап хонсон өрөөг би харуулах уу. Одоо тэр Ромын пап Монголд ирсэн шүү дээ нөгөө сүүлийнх нь. Тий, Ромын пап хонсон өрөөг болохоор манайхан энэ өрөөндөө Нарвинчин гигантны хоноос гигантэн багшаа. За. Тэгээд одоо бид нэр сүүлийн үед тэгээд байгаа юм. Ромын пап биш Нарвинчин гигантны хонсон адистэй өрөө гэж бүр нэрлээ. Монголчуудаа тэгээд энэ болохоор хурмынхан хондог өрөө. За. Тийм бүх юм ингээд цагаан ингээд Нарвинчин гэгэний онс өрөө гэнтэй. За. Ер нь за хурмын хос хонох нэ. Энэ биш юм гайтгүй. Гардгүй. Нэг жоо. Төвний хурлаар ороод цанцаа сүх чи жирэмсэн бидтэйгээ баахан багш нар ингээд тойроо суудсан. Тэгэхэд чи одоо бодоход чинь хөөрхий аминдаа л гизээ татаал байсан. Тэгээ яаж тэр том гизсийг татаад одоо жирэмсэн биш гэж харагдав. Тэр олон жил болсон багш нар бол мэдчихэл байгаа шүү дээ. Одоо тэр охин чи 27 шүү дээ. За гэр бүлийн 10 жилийн нэг ширээний хоёроод ингээ хоос болцсон амьдарч байгаа юм байна. Да сонин түүх юм аа. 50 дугаар сургуулийн Дахомоо өгчтэй анги. 50 дугаар сургуулийн. Манай Дашка их болохоор Төв аймгийн их гэсэн тий. Нөхрийн нэрний асуудлыг манай нөхрөөр Банданд орж идэг нэртэй байхгүй юу? Тэгээд Угийн жоохон бандар багтаа юм бандар хүүхдээсэн. Тэгээ бандано банга гэсээр хагаад би ер нь ванга таны нөхрөл их найзалж ихснээс хойш ванга л гэж дууддаг байхгүй. Ванга намайг би чинь бас ариун тунгалаг тэгээ ариухаал гэдэгсэн. Тэгээ бид хоёр би биэндээ нэг юм тэр үед чинь нэг MC хим ингээд нэг чамин нэр өгдөг байсан шүү дээ. Тэр үед юм. За тэгээд одоо энэ нараа гэрээ ачиж чинь барих гад. Энэ хүчи бидэрлээ албар өшгөлөд байна. За энэ Швейцар руу явна гэлөө. Швед рүү гэлөө. Хаашаа явж байгаа гэрэлээ ванга? Франц. Швейцартай. Энэ нөгөө нодлон жилийн юм шүү энэ шүү. Ямар ингэж хөтөж очноор орсон. Хизээ зургатаар гарсан энэ нэвтрүүлэг. Сая цагаан сараар наадмаар гарч ирсэн. Энэ ингээд ийм олон хүмүүс ингэж ирж зураг авт юм билээ шүү. Мөнгөтэй зочин дээр. Нөхөг авсаад. Тэгших тусны энэ утгыг өгөөстэй.
Харин Амар шүү дээ. амар шүү дээ боломжтой байна. Бид хоёр бол олон ютубер за олон аялагчдын бичлэгүүдийг харсан. Европын түүх соёл, за хоолунд, сонин сайхан гэд маш олон бичлэгүүдийг харсан учраас ийм бичлэг гадаад болон Монголын бичлэгүүд их байгаа. Тэндээс одоо давхцуулаад явах уу гэд бид хоёрын аялал бол ихэвчлэн монголчуудынхаа амьдрал, аж ахуй, юу эрхэлж, юу бодож санаж явдаг юм бэ гэдгийг сурвалжлах маягтай байгаа. За тэгээ бас ганц хоёр хүнээс шүүмжил ирсэн хитрхээ удахтай влог байна гэсэн. Бид хоёр дөнгөж бас аяллахаа влогийг эхлүүлж байгаа учраас алдах онох удгартай зүйлсэд байж магадгүй. Гэхдээ та бүхэн маань бид хоёрыг дагаад subscribe хийгээд лайк, урмын үг хайрлах юм бол бас дараагийн аяллууд маань илүү сонирхолтой, илүү бас ритмтэй хийгдэх байхаа гэж бодож байна. Ингээд бидэнтэй хамт байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. За ингээд Вангагийн маань гэр бүлийн бас эрхэлдэг Ванга тур гэдэг Франц, Европоор аялуулдаг ийм компани байгаа. Тэгэхээр та бүхэн маань Ванга Travel гэдэг Facebook-оор хайх юм бол Facebook-оор нь захиалга өгөөд энэхүү гүнгийн ордноор аялах, Европын аяллаад захиалга өгөх боломжтой. За дээр нь Европт амьдарч байгаа монголчууд маань бас энэ евро стандартаар хийгдсэн монгол гэрт амьдрахыг хүсэх юм бол Yurt Traditional Mongol гэдэг юм Facebook хаяг байгаа. За бас yurt.com гэдэг аль биесний вебсайт байгаа. Та бүхэн маань монгол гэрээ захиалаад амьдрахыг хүсэх юм бол эдгээр залуучуудтай холбогдороо. За хоёрын аяллыг дэмжин ажиллаж байгаа Американ туристчдийнхэнтэй талархлаа илэрхийлье. Мэдээж зэрэг аялагчид маань сайн мэдэх Американ туристэр энэ брэнд нь олон улсад борлуулагддаг. За тэгээд нэвтрүүлгийн ихэнд хэлсэнчлэн Американ туристрийн одоо цүнх чемодан эвдэрх юм бол тухайн улсын албан ёсны дистрибьютор дэлгүүрт нь очиод бас эвдэрсэн дугуй бариул за цоож идрээ үнэгүй солиулах юм боломжтой байдаг. Тэгэхээр аяллаа явцад бас гарсан эрсдлүүдийг тухайн улсад байгаа дэлгүүрүүд нь даадаг учраас аялд авч явхад илүү тухтай амар санагдсан. За тэгээд мөн бас бидэнтэй хамтран ажиллаж байгаа олон бас монголчуудаа талархснаа илэрхийлье. Тэр хүртэл бас нэр усаа гаргахыг хүсэхгүй бас олон сайхан хүмүүс битэрийн аялалд бас тусдсан болсон байгаа. За ингээд Монголын бас нэрийг дагалж байгаа зүйл бол бас Golden Go Beach Club байгаа. Golden Go Beach Club маань бас дэлхийн хаач очсон бас амт. За дээр нь гаднах хаягч шоших савлгаа нь бол ерөөсөө гологдохгүй юм гоё. Цикладаг битэр бас нэлээдэг аваа явсан тул да айлын хүүхдүүдийн гар цайлгаад явсан. За тэгээ Вангагийнх маань 3 охинтой. Тэгээд 3 охины том нь бол 27-тай Франц иргэнтэй гэрэлсэн. Тэгэхээр та бүхэн маань бас гадны үндэс улаан метро гэж битгий шүүмжлэрээ хүүхэд байхдаа энд ирсэн. 3-4 настай байхдаа Францад ирсэн. За тэгээд хоёр энэ жижигхэн хоёр охин нь Францтай төрсөн. Гэхдээ монголоор хоорондоо гэртээ ярьдаг нэх аавштай санагцсан өөрхөн монголоор ярьдаг. Тэгээд монгол ах ирсэн учраас манай хүүхд дагаагүй үлдээд. За тэгээд оройн ч бас бидний зүгээр суулгаагүй л дээ. Тэ пижгэлдэж өгсөн энэ гурав. Ингээд нэг өдөр шиг энэ гүнгийн ордонд тухтай байлгасан Вангагийнхаа гэр бүлийн талархсны илэрхийлье. Ялангуяа ариухад талархсны илэрхийлье. Ийм сайхан зочломтгой монгол залуучууд маань Европт аялах юм бол та бүдийг тосож авахд бэлэн байдаг юм байлээ. Ингээд эдгээр залуучуудтай хамтарч ажиллаарай гэж хүсгээрээ. Францад төрсэн монгол охтууд монголоор ярьж гинөө онголог гэл. Монголд нодлон жил очиж монголоор ярьдаг гэсэн тийм нэг ах. Энэ юу вэ? Энэ гоё юм биш. Golden Go. Энэ дуртай тийм нэг ах. Яагаад ингэ гоё штэ яагаад муу гоё шоколад ч юм биш нэг ах. Гоё юм байна уу? За. Хооч идэрэ хата бас өгөөрэй за.
Парис. Саянд 6 сараас хүүхдийн аялалаас аавна гинэ. Диснейленд үзсэн парк. За тэгэл музей. Хамгийн гол нь бас мордод тойрхон байл хүүхдийн дэлгэсэн хамаарлаас холдуулдаг юм байна. Энд чинь зурагт байдгүй. Буцны сүлжээ нөө 7 хоног ч гэсэн хүүхдэд гоё цэвэр агаарт Монгол хоолой идээд Монгол багш нар дээр гэд гүнгийн ордонд ийм боломжийг олгож байгаа юм байна да. За тэгэхдээ монголчууд Вьетнам Бангкок руу явдаг байсан бол одоо ингээ Парис руу Европ руу аялах боломжийг монгол залуучууд маань олгож байгаа юм байна. За хаана байдаг залуу? Хагад уу? Монголоос ирсэн. Оо, Монголоос ирсэн үү? Тий. За. За. Энэ л онцоод хүүтэйгээ аялж явъя. Оо, за. Тий. Маш их сайхан амарлаа. Өглөөний мэд. Хүүхдүүдэд өргөж өгсөн юм уу? Та ирч онтож байгаа гэж бодоодсэн чи энэ дөр чи. Шүн айхтар салхилсан сэрсэн үү? Гүй ээ, тэр нам онтлоо шүү дээ. Тий, Монголд байгаа юм шиг л онтоод яваад шүү дээ ер нь. Наа хийдэг шиг үү? Тий. Тийё. Төрширлээ шүү дээ. Зэнэш гол халуун дээр борч өгдөг. Шалон борцог. Таашна. Агуу. Шүнэм салхилаад айсан. Яг ихсэн зүйлийн нөөд миний дээгүүр ихсэн тэндээ чигээд өдөр хэсэг явахдаа эндээс энэ дундаас үргэлжлээ хийж аваад сэндвич хийж хараа ихсэн эдний аваад эднээс аваад бизнесээр очихлоо юм аяа үнэхээр өгсөн. Тэгээд энэ бол миний дээгүүр ихсэн энэ бүр гоо шинээр байгаа. Тэгээд ихсэн өнгө шаргасан. Нүүр мөрөөгөө боостэй. Тэрч байгаагүй л та нарыг унтчих юм байх гээл энэ чи. Манай нөхөртэй ч хар багын хар үүрсэн. За. За 6 сараас хүүхдийн аяллаад авах юм байна тий. Хүүхдийн аяллаа манай хүүхдэд зориулсан 6 сарын 1-ээс ахуулаад хүүхдүүдэд зориулсан Диснейтэй, Зоо парктай, Лааны тосон музейтэй. Тэгээд усан усны аялалтай, бассейнтэй, хүүхдийг утасны хэрэглэнээс холдуулах, хоёрдугаар хүүхдийг эрүүл орчинд эрүүл анхаарч зөв хооллох, сахарын хэрэглээ, оюун ухааны хичээл орно. Тэгээд орчноо солиод ирэхээр хүүхдүүдийн сэтгэн бодох нь одоо илүү их хэлнэ гэж үздэг байгаа байдаг. Тэгээд хүүхдүүдтэй дөрөөсөө хөрх аялал гаргацгаа. За. Энд 5 хоног байх юм уу тий? Энд 5 хоног байна. Тэгээд мэргэжлийн багш, монгол хэлтэй, англи хэлтэй, франц хэлтэй багш байна. Тэгээд багш нь болохоор энэ Францад мэргэжсэн хүүхдүүдэд яг зориулсан тийм эрхээ авсан олон улсын төслийн багшлалтай тийм. Зөв. Тэгээд хүүхдүүдийнхээ хэлийг нь монгол хэлийг нь зөв монголоор зөв яриулдаг оюун ухааны хичээл, шагаа, тэгээд хөдөлгөөнд дасгал хөдөлгөөн бүх юмнуудыг хүүхдүүдийг ер нь утасны хэрэглээ, сахарын хэрэглээ бас амьд харилцааг байгуулах тийм програм байна. 7 хоногийн аялал. Тэгээ Монголоос хүүхдүүд ирж болно те. Тэгэхээр визний асуудлууд яг л. Визний асуудал байхгүй шүү дээ. Манайхан хамтарч ажилладаг Трентер авил гэдэг аяллаа компани тэр бүгдийг зохицуулна. Бас өөр хүүхдүүдийнхээ визийг эцэг эхчүүд нь батлан авдаг. Хүүхдүүдийн виз бол ямар ч асуудал. За. Францад 7 хоногийн аялал нэ. Минхүү ахиж ирэх үү зам? Найзтайгаа ирүүлээ. Тэгээ тий. Үзэд их нэрээ моног байсан тий. Астрикстэй аялал. Та нар мэдхүү Астрикс Obelix гэж үүдээс тэр хоёр чинь бас манайд байдаг шүү. Тэрний парк. Тийм үү. Тэрний паркыг төлөө нэмэж үзээ. Дараа ирэхэд нь их чинь тэр Астрикс Obelix-ийг үзүүлсэн да. Тэрний паркыг. Тэр нь яг энэ Disney шиг гэстэй Астрикс Obelix-ийн парк гэж үздэг. Айгуу гоё. За энэ ярианы ардаас аав хоёр бас нэг сайхан боломжтой болсон байгаа. Энэ боломж нь юу вэ гэвэл гүнгийн ордонд гүнгийн найзууд гэдэг зуны
амралт буюу зуны түүрийг зохион байгуулахаар болсон хамтраад тэгэхээр яах вэ гэвэл Парисын 7 хоногийн аяллыг зохион байгуулна. Диснейленд болон Парис дахь гайхалтай сайхан үзүүлбэрүүдийг аюулгүй орчинд монголчууд маань зохион байгуулах юм аа. Би эндээс бас явах хүүхдүүдийг бүртгээд Ванга Travel-ийнхэнтэй холбож өгөх юм байгаа. Тэгэхээр та бүхэн маань одоо 6 сарын 14-өөс хүүхдүүдэд аялуулахыг хүсэх юм бол надтай хувь чадвар холбогдоод мэдээлэл аваарай. Бүх мэдээллүүд хөтөлбөрийн дагуу гарсан бидний бэлдсэн сайт руу бас ороод үзэх боломж байгаа. Ингээд аав хүү хоёрын аялал эх 7 хоногт Испани улсад буюу бид хоёрын үндсэн зорилго Реал Мадридын тоглолт үзснээр үргэлжлэх байгаа. Ингээд нийтдээ бид хоёр 5 влогийг хийсэн. Хамтдаа байгаа та бүхэндээ талархснаа илэрхийлье. Бид хоёрын YouTube channel буюу одоо Намадаг Challenge гэдэг YouTube сувг байгаа. Subscribe хийгээд дараагийн аяллууд маань урам өгөөрэй гэж хүсэж байна. Хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. За хоёр Испани онгоцсон байна. Урч онгоц шиг байна. Тийм үү? Онгоцсон нэрээ нь Испани онгоц шиг. Нет онгоцсон шиг байна. Нэрэмяа. Нет гоё юм. Амсын үсэн тань нарны зам хүлэн амхан